Шүүх хуралдаан явуулахдаа иргэдээс төлөөлөл оролцуулах тохиолдол байдаг бөгөөд тэдгээрийг иргэдийн төлөөлөгч гэж нэрлэдэг. Иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд хэрхэн оролцуулдаг талаар танилцуулъя. Яг одоо шүүхийн иргэдийн төлөөлөгчийн цахим системээр Багнуур дүрэгт оршин суудаг иргэдээс нэг иргэнийг тохиолдлын журмаар сонгож байна. Байна. Сайн байна. Сайн байна уу? Багнуур дүргийн шүүхийн хамгаалалтын газраас ярьж байна. Та шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон тул мэдээлэл өгөх гэсэн юм. Юу шүүх, юу иргэдийн төлөөлөгч болоо явж байх юм дөө. Би одоо гэмт хэрэг зөрчил холбогдсон гэсэн үг юм уу? Би ойлгодгүй. Та хэрэгт холбогдоогүй. Харин иргэд олон нийтийг төлөөлөн шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон байна. Шүүх нь ихэнх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хуралдаан хийх ёстой байдаг. Шүүх хуралдааныг нэг шүүгч, зарим тохиолдолд 3 шүүгч явуулдаг. Шүүх хуралдааныг 3 шүүгч хийх бол иргэдийн төлөөлөгчийг заавал оролцуулдаг. Иймд та иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон байна. За. Тэгээ та нар энэ хүнтэй ингээ урьдчилан хийхгүй ингээ шууд сонгочдөг юм уу? Багнуур дүргийн 25-аас 60 насны эрх зүйн бүрэн чадамжтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэдийн нэрсийн жагсаалтаас тохиолдлын журмаар цахимаар сонгогддог. Иймд та Багнуур дүргийн иргэдийг төлөөлөн шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон байна. Та шүүх хуралдаанд ирж оролцсон уу? Тэр шүүх хуралдаан болох өдөр чинь миний ажилдаа давхцаж байгаа юм шүү дээ яах юм. Би очиж амжихгүй юм биш үү? Хүндэтгэн үзэх шалтгаан байвал нэн дараа мэдэгдэх ёстой бөгөөд өвчтөй бол эмчийн магадлал, хүн асарч байгаа бол холбогдох тодорхойлолтыг ирүүлэх шаардлагатай байдаг. Харин шүүхээс танай байгууллага руу таныг шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор болсон тул цалинтай чөлөө олгох талаар мэдэгдэх хуудсыг хургуулнэ. Ажил руу бичиг явуулаад ингээд чөлөө зөвшөөрлийг авчдаг юм уу? За тэгвэл одоо батгалзаад яваад очие та би. За штэ. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоход бусдад нь тусгаалan шаардлага тавихгүй хэдиж шүүх хуралдаан төрийн нэрийн өмнөөс явуулдаг тул хүндэтгэлтэй хандаж хэтэрхий тод хувцас эсвэл богино өмд даашинз гэх мэтийг өмсөж эрхээс зайлсхийх зохимжтой. Сайн байна уу? Сайн байна. За танд хэргийн материал танилцуулж шүүх хуралдаанд ямар эрх үүрэгтэй оролцдог талаар мэдээлэл өгье. Та намайг дагаа байна уу? За ерөнхийдөө хэргийн материалтайгаа танилцчихлаа. Шүүх хуралдааны өмнө хэргийн материалтайгаа танилцах нь их ач холбогдолтой байдаг юм байна. Шүүх хуралдаа гэхэд иргэдийн төлөөлөгч тангараг өргөдөг. Иргэдийн төлөөлөгч бий хүний эрх чөлөө шударга ёс, хуульд ёсыг дээдлэн хэрэг маргааныг хинээс ч хараад бусаа шийдвэрлэхээ батлан тангаргалж байна. Тэрээр тангарагтай гарын үсэг зурж энэ хуудас нь хэрэг тавсрагдана. Хуралдааны үеэр талуудын мэтэлцээнийг анхааралтай сонсож ойлгомжтой зүйлээ асуух хэрэгтэй. Би өнөөдрийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр анх удаа оролцож үзлээ. Өмнө шүүх гэж бодохоор их хол хаалттай санагддаг байсан бол өнөөдөр хэрэг маргааныг яг яа шийддгийг боддоор хажуунаас нь харж өөрийн саналаа хэллээ. Иргэн хүнийхээ хувьд шударга осны баталгаа болж байгаадаа их баяртай байна. Хэрвээ та шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдвол таларх хүлээж аваарай. Яагаад гэвэл шүүх засаглалын шинжилэлд иргэн таны иргэд олон нийтийг төлөөлөн саналаа оруулах хамгийн том хувь нэмэр билээ.